Яг өнөөдрийн төвшөнд Өмнөгов аймагт 750 гаруй компани улсын бүртгэлтэй байгаагаас 500 гаруй компани нь доктортой үйл ажиллагаа явуулдаг. За бусад байгууллагууд нь бол удирдлагын чанартай болоод доктортой бус үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн ийм статистик мэдээ байгаамаа. За ингээд би Өмнөгов аймгийнхаа компаниудаас төлөвлөлт болгоод говийн 3 ууд гэсэн компаниг өөрийнхөө бүтээгдэхүүнийг танилцуулаач гэж урьж байна. Асан бацхан одоо өнөөдөр ямар болов нэлтэй. Манай говийн 3 ууд компани иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэрэглэгчдийн 2010 оны 8 сар 93 дугаар тогтоол Өмнөгов аймаг засаг даргын 2011 оны 2 сар 18-ны А87 тав захирамжийн дагуу 70 цагаас суугаад алчны ороод буюу 8 дугаар баг Актэрлэн мах бүтээгдэхүүн боловсруулах хадгалах хөрвөх үйл ажиллагаатайгаар байгуулагдаад одоо үйл ажиллагаа эхлээд явж байна. Манай байгууллага бол одоо зураг хэмжээтэй манай байгууллагын зурган дээр гадны талаас цаарцсан талбайтай бараа ачиж болох тавцсан цайны газар халуусны өрөө ажилтны түр амх өрөө бүтээгдэхүүн хураах тавиур галын тохиолын систем зүйлүүд өрн тооноглох зүйлүүд байгаа. Тэгээд тоног төхөөрөмжийн 96 м квадрат агуулгын 220 м квадрат нийт 1000 орчим тонны мах бүрдэх хүчин чадалтай. Тэгээд Батлын хатагсан Италийн Беншин группийн Беншин 230 маркийн Америкийн хөрвөлтийн системтэй. Тэгээд манай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүгдээрээ бүгд технологиос ирсэн тоног төхөөрөмж байгаа. Тэгээд бид бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологич маань Германы технологич, ерөнхий технологич ажилладаг. Өөрсдөө технологичдыг тэднийгээ дагалдуулж битгий суугсан тийм үг байгаа. Өмнөг аймгийн гуамын махны хэрэгцээ болон махнуудлах, хадгалах, ангилах, боловсруулах МНС 5023 2001 стандартын мөнгөлөг болгон хэрэглэгч болон шинжилгээ найдвартай махан бүтээгдэхүүнээр нийлүүлэхээс гадна цэвэр усны хэрэгцээгээр хангахаар зорилттой ажиллаж байгаа. Тэгээд энэ манай компани бол ажилтнаа цаг тухайд эрүүл мэндийн үйлчлэгт хамруулж өрчин сэргийлэх эрүүл ахуйн тав тухтай орчинд ажиллах, аюулгүй орчинд ажиллах санаа тавьжлаа. Бид одоогийн байдлаар зөөлөн чангалын давхар бодлоготой хямд нарийн зайлс, чинжүүл, экстра, бүрдүүн зайлс, үхрийн зарцаа, салианы зэрэг хямд болон бүр хаан адуу тэгнэ ямааны бүхэн ууз банш ийгээс гадна үйлдвэр байжууд үнэт нэрийн цэвэр усны үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулаад одоо үйл ажиллагаа эхлээд явж байгаа. Тэгээд хэрэглэж байгаа хүмүүсийн аюулгүй байдал сэтгэл хангамжийг улам дээшлүүлж Өмнөгов аймгийнхаа ард иргэд Монгол компаниудынхаа махан бүтээгдэхүүн цэвэр усны хэрэгцээг бүрэн хангаж ажиллах Монгол улстай хэрэглэгч компаниудын нэг болох зорилттой ажиллаж байна. Манай компаниг сонгож хамтран ажилласнаар орон нутгийн компаниг 100% дэмжиж нутгийн өргөжлөлт бодитойгоор нэмээр оруулж байгаа. Бид бол ямар нэгэн химийн бодис ашиглахгүй дан мах ямар нэгэн орлуулагч бодис ашиглахгүй учраас та бүхэн 100% экологийн байгалийн 100% экологийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэн бид өөрсдийн гэсэн лабораторид учраас ариун цэргийн асуудал дээр бол амарч айх аюулгүй байж болно. Тэгээд бид бол хөдөлгч нартайгаа зах зээлийн үнээс харьцангуй одоо уян хатан байдалтай харьцах гэж бодож байгаа. Тэгээд бидэнтэй хамтран зөвхөн тээврийн зардал нийт болон бид өөрсдөө хөрвөлтэй машинаар та бүхэн үйлчлэг болно. Тэгээд цэвэр усны хэрэгцээг давхар хангаж ажиллаж байгаа. Баярлалаа. Тэгээд манай статистикийн стендинээс ч манай бүтээгдэхүүнээс авч үзээрэй. Баярлалаа. Компанигаа Өмнөгов аймгийн Мандлоо суманд анх үйл ажиллагаа эхэлсэн. За энэ компани анхны санаачлал нь бол малчтын өөрсдийнх нь бүлэг нэгтгэлээс үүссэн одоо бол компани төвшөнд үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани байгаа. Ингэн тагш компани менежерийг урьж байна. Сайн байцгаана уу энэ өдрийн мэндийг хүргэе. За би Өмнөгов аймгийн Мандлоо сумд сүүн ингэний цагаан эдээ боловсруулдаг Ингэн тагш компаниг төлөвлөж байна. Тэгээ манай компани нь болохоор 2008 онд анх зэв маягаар байгуулагдаад үйл ажиллагаагаа доктортой явуулж өнөөдрийн хүртэл ирээд 2011 онд өдөрт 1 тонн сүү хоорондыг боловсруулах хүчин чадалтайгаар иж бүрэн тоноглолоор одоо үйлдвэрээ
өргөтгөж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаамаа. За тэгээд манай компани энгийн цагаан эдэ гэдэг маань болохоор хүн болгон сайн мэддэг. Энгийн цагаан эдэ маань одоо хүнд нөхцөл тэр тусмаа говийн нутгаар одоо уул уурхай компаниуд их одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Энд зориулаад одоо хүнд нөхцөлд ажилладаг, хортой нөхцөлд ажилладаг ийм ажилчдаа зориулаад 200 грамын савлгаатай энгийн хоорондын одоо цацаад гаргаж ирсэн. За манай компани зорилго маань юу юм бэ гэхээр орон нутгийн малчдыг одоо тэмээчин одоо малчдыгаа амжиргааг нь дээшлүүлэх зорилгоор бүтээгдэхүүний тэмээний гаралтай одоо энэ сүү хоорондын одоо үйлдвэртэй малчтаас хүлээн авч одоо боловсруулаад цацаад гаргадаг. Үүгээр одоо малчтын амжиргааг бас дэмжих зорилготойгоор бид нэр одоо үйл ажиллагаа явуулж байгаамаа. За тэгээ энгийн хооронд гэдэг маань болохоор одоо хүний бие бусад малын одоо цагаан эдэнээс одоо кальц, калий, фосфор одоо амин дэмнүүдээр 3 дахин илүү байдгаараа маш одоо тийм чухал бүтээгдэхүүн гэдэг маань одоо мэрэгжлийн одоо доктор, дэлхийд одоо доктор, профессор, Монголын эрдэмт судлаачдын одоо судалгаагаар одоо батлагдсан болно. За та бүхэнд анхаарал тавьсан сонссон та бүхэнд маш их баярлалаа. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ манайх Умгов аймагт оюутлын үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэг юм аа. Бидний хувьд бизнес хөгжлийн төвийн хамтран ажилладаг компани Умгов Enterprise гэж. За тэгээ би товчхон мэдээлэл хэлье. За манай Умгов Enterprise компани 2008 онд байгуулагдсан Умгов аймгийн Төв Далан задах цомонд байрлал үйл ажиллагаагаа тасалбаргүй явуулж байна. Тус оюутлын үйлдвэрт нэг ээлжиндээ 30 оюутчин ажилладаг бөгөөд 1981 оноос нийтийн аж ахуйн илгээлт авч ажиллаж байсан мэдлэг туршлагатай Ахмад ажилчид, шилдэг оюутчид, мастерууд, шинэ залуу боловсон хүчнэр сэлбэгтэй ажиллаж байна. Тус оюутлын үйлдвэр захирлаар боловч сахин эдлэлийн зураг, загвар зохион бүтээгч, плей цагаан загас, удирдлагын баг, загвар зохион бүтээгч чиглэлээр тасралтгүй 19 жил ажиллаж байгаа туршлагатай загвар зохион бүтээгчтэй олон ч нийтийн аж ахуйн тэргүүний ажилтнуудтай сүрнээр ажиллаж байна. Умгов оюутлын үйлдвэр нь Японы Juki, Солонгосын Сан Стар маркийн машин тусгай зориулалтгүй тоног хөрөмжөд болсон тоногдсон бөгөөд цахилгаан үйлдвэртэй. Учир үйлдвэрлэлийн явцад гарах техникийн садлыг бүрэн шийдсэн. Манай компани Улаанбаатар хотод менежмент, материал хангамж, борлуулалтын байнгын төлөөлөгч ажилуулан ил ба даалгавар уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын тусгай зориулалтын хувцас хэрэглэл, барилга болон бусад үйлдвэрүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны хувцас, албан газар үйлчлэгээний байгууллагын ажилчдын өрөм хувцас, иргэдийн тусгай цагаат бүтээгдэхүүнийг чандрын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байна. Бид оюут толгой, таван толгой транс, Амбаг, болон Mobicom, Skytel, Алтан хөдөлгөөн гэх зэрэг 30 гаруй том жижиг байгууллагатай доктортой байнгын харилцаатай ажилладаг. Умгов оюутлын үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэгч, бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласаар ирсэн нийт харилцагч, бизнесийн түншүүр, шинээр үйлчлүүлэгч та бүхэндээ ажил үйлс амьдралтай хүргэж өөдрөг байхын мөрөлдийг дэвшүүлж манайхан толгоор үйлчлүүлэхийг урьж байна. Баярлалаа. Өдрийн мэдрэг. Манай компани бол Анартекс гэдэг өмнө оюун бизнес хөгжлөгийн бас гишүүн компани. Улаанбаатар хотод оюутлын үйлдвэр хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэдэг 1999 онд оролцсон. Сүүлийн 6 жил бол тасалбар хөдөлмөр хамгааллын хувцасыг энэ дотоодын аж ахуйн нэгж компаниудад нийлүүлж байгаа. Тэгээ манай компани бол уул уурхай болон хөнгөн үндэсний үйлдвэр, цахилгаан тээвэр холбооны салбар, ер нь бүхэл салбарын хөдөлмөр хамгааллын хувцснуудыг бол үйл зууны хөдөлмөр хамгааллын хувцсыг өөрийн онцлогтон тохируулж хийдэг. Бидний гол онцлог бол ерөөсөө компани дээр очиод яг ажлынхаа нөхцөлтэй танилцаад өөрсдийнх нь хүсэл сонирхолд харуулсан материалаар загвараар нь өнгө дизайныг гаргаад тэгээд өөрсдөд нь үйлдвэрлэж өгдөг. Тэгээд компани сүүлийн үед лого нэрийг бол яг өөрийнх нь бас нэр дизайнд нь логогийн гаргаж өгнө. Эсвэл лого нэрийн бүгдийг юунд нь оруулж өгч байгаа. Хувцсан дээр хадаж хатгамлын аргаар болон наалтан хэллийн аргаар хатгаж хийж өгч байгаа. За өвлийн хувцсыг бол уул уурхай компаниудад бол тусгай зорилтын хувцас, аюулгүй ажиллагааны хувцсыг бүх аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан нөхцлөөр нь болоод хийж байгаа. Энэ бол одоо
өвлийн хувцас байна, энэ уулын ажилчдын өвлийн хувцас. Энэ ч зуны хувцснууд бол энэ жил бол ажилчдад өвлийн барилгын салбарын ажилчдад зориулсан энэ хөдөлмөр хамгааллын хувцсыг бүх бат даавн агаар орох даавн материалаар өөрсдөө нь онцлог зориулж цацруулагч болон нэр хаягийн ойж гэж энэ шин загвар хийж өгүүлж байгаа. Жилээс жилд одоо загварыг сайжруулж болгонгоо олгож хийж байгаа. Мөрөндөө эрдэнэтэй бүстэй ардаа эрдэнэтэй энэ бүх ойдлуудыг бол одоо жинсэн үндэний оёх технологиор дандаа хос ойдлоор ойсон учраас бол ойдлоор хандрах гэсэн бол асуудал байхгүй. Хоёрдугаар бидэнтэй харилцан усууд бол 6 сарын дотор бол бид нар баталгаа хугацаа өгж байгаа. Тэр хооронд бол хувцсыг бүгдийг нь оёо засаад ингээд янзлаад өгөх бол тийм үйлчлэгийг бол хажууд нь давхар явуулж байгаа. Ийм компани байгаа. Та бүхэн бидэнтэй хамтарч ажиллаарай. За компанийнхандаа баярлалаа. Тэгэхээр Өмнөгов аймгийн бизнес эрхлэгчдийг энэхүү үйлчлэгэнд оролцуулах боломжийг бас манай Өмнөгов аймгийн төрийн удирдлагын зүгээс Өмнөгов аймгийн хөгжил хөрөнгө оруулалтын газраас маш их дэмжсэн. Ингээд Өмнөгов аймгийн хөгжил хөрөнгө оруулалтын газрын дарга нацад дөрвөлнийг бас тайзнаа урьж байна. За хооцсон та бүхэндээ өнөөдрийн харамлалыг айлтгая. За тэгээд Өмнөгов аймаг бол уул уурхай орчимтэй хөгжиж байгаа ийм аймаг. Тэгээд газар нутаг хүн ард бол үнээр нь уул уурхайтай насан зохицож амьдрах зайлшгүй амьдралын хэрэгцээ шаардлага гарсан. Үүнтэй уялдуулаад аймгийн орон нутгийн төр захиргааны зүгээс ард түмнээ хөгжиж байгаа уул уурхайтай одоо яаж зэрэгцэн амьдрах вэ? Байгаль орчиндөө ээлтэй ард түмний компани одоо ашиг орлого бүх зүйлүүд нь харилцан уялдаа холбоотой байх бодлогыг хэрхэн яаж одоо барьж ажиллах вэ гэсэн ийм зарчмын дагуу явж байгаа. Энэ утгаараа ч гэсэн бас энэхүү үйлчлэгийн яам бодлоо бас өөрийн аймгийн төлөөллийг одоо жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийнхаа боломж болцоог нээхийн тулд уул уурхай бусад одоо орон нутагт болоод бусад газруудад ажиллаж байгаа компаниудтай холбохын тулд бас төрийн зүгээс уул уурхайн энэ үйлчлэгэнд одоо оролцох тэр боломжоор нь хангаж ард түмэн уул уурхайгаа холбохын бодлогыг барьж ажиллаж байгаа. Тэгээд бас орон нутгийнхаа төр захиргааг төлөвлөж хөгжил хөрөнгө оруулалтын газраас бид ирсэн та бүхэнд сайн сайхныг амжилтыг хүсэн өрөөж байна. Аймгийн бизнесийн төлөөлөл бидэнд одоо өөрсдийнхөө үйл ажиллагааны талаар сайхан танилцуулга хийж өгсөнд баярлалаа. Бүгдээр нь одоо бизнесийн их амжилт хүсье өрөө. Бүгдээр алга нэжгнүүл ташаа. За ингээ манай өдөрлөгийн дараагийн арга хэмжээ бол Монголын уул уурхай үндэсний асоциацид шинээр гишүүнээр эзэж байгаа байгууллагуудын танилцуулга байгаа. За хамгийн ихнийх нь Ajet Limited компани танилцуулга байна. За Ajet-с хүн ирсэн өрөөгүй юу? За ирсэн бол компанийн талаар товчхон танилцуулна. За Ajet Limited компани бол бас Монголын уул уурхай салбарт геолог байгууллагын ажил одоо нэлээд сайн хийж байгаа юм компани байгаа. За тэр микрофон өгч. Сабэт. Өөрийгөө танилцуулаад тэгээд танилцуулга яваарай. Наа Гэрэнбаатар гэдэг ажлын үйлчлэгчний геолог уул салбарт уул уурхай инженер. Манай Ajet Limited компани болохоор эсхийн салбарт тэгээд газар тариалан геолог уул уурхай гэсэн үйл ажиллагаагаар явдаг.